сайн байцгаана уу эргэмдүүлэгчтэй тавигдын энэ өдрийн төмөн амар амгалан айлтган мэнчилж ТV караоке нэвтрүүлгийн нэгэн шинэхэн сонирхон өрсөлдөө дугаарыг хэлгээд бэлэн болж танким дүүрэн нэжигнэн байгаа манай залуусын уухай хашгиралт алга дэшилтийг хамтдаа таадамлгоё. Сэлэнг аймгийн мандсан хүмүүсийн байгуулагдсны төвд 90 жилийн ан хүрээнд өнөөдрийн нэвтрүүлэгт оролцож байгаа Сэлэнг аймгийн Мандал сумын хэрэг тосгон буюу хуучнаар зүүн харагийн сангийн чухал хэмэрлэг цог золгоо цалаас оролцсон ТV караоке нэвтрүүлэг инхүү эхлэхэд бэлэн болж одоо таавны нүрэглэн байгаа хадуун сайхан алга дэшил уухай хашгиралтын дор нэгдүгээр шатны тэмцээний эхний оролцогч таван бүсгүйг тайзнаа өрн залхтаан таатай байна. Хэри гура! Хэрэг тосгоны 12 жилийн дунд сургуулийн бүсгүйчүүд хамтлаг Эмэл цог золбоотой залуус оршин байдаг амьдрал суудыг энэл гайхалтай сайхан байгалийн үдсэнд төгөлдөр энэ газрын хамт олонны оролцож байгаа нэвтрүүлгийг нэнүү хэмээгээд одоо таавны өмнө хэрэг тосгоны захирагч ноён Дайсцыг таныг микрофоноо өмнө тайзнаа өрн залхтаан таатай байна. Бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргье. За манай хэрэг тосгон 1923 онд анхныхаа тулгын чулууг тавьсан ийм түүхтэй. Сая өнгөрсөн 2013 оны 11 сарын 29-нд одоо түүхт 90 жилийнхоо өргөн дэлгэр сайхан тэмдэглэж өнгөрөөсөн. За энэ жил 2014 онд Мандал сумын маань 90 жилийн мөн тохиож байгаа. За энэ 90 жилийн огтсон одоо энэ сайхан төлөвлөгөөт ажлуудын нэг нь энэ улс орон дээр цацагдан зохион байгуулагдаж явуулдаг энэ ТV караоке тэмцээн өнөөдөр бид бүхэн дээр ирсэн байна. Айлчлан ирсэн байна. Энэхүү тэмцээнд нийтдээ хэрэг тосгоны маань одоо төлөөлөл болсон залуучууд аж ахуй нэгж байгууллагын төлөөллүүд хүрэлцэн ирж оролцож байгаа. Ингээд энэ тэмцээнд оролцож байгаа багуудаа нийт үзэж байгаа үзэгчтэй энэ сайхан өдрийн мэндийг хүргээд тэмцээний үйл ажиллагаа нээснийг мэдэгдэе. Бүсгүйчүүд хамтлагийн хадагч Энкотгон хамтлагийн гоцолдуучин Мөнх Эрдэнэ хамтлагийн гишүүн Ундрах хамтлагийн гишүүн Цэнгэлмаа хамтлагийн гишүүн Соёлзол хэрэг тосгоны үдшил сайхан бүсгүйчүүдийн төлөөлөл болсон энэ таван сайхан бүсгүйчүүд одоо таавны өмнө 38 188 дугаартай Хэлийн тэнгэр цэлмэг байгаасаа дугаар өнөөдрийн нэвтрүүлгийн салхийг хагалж байна. Хөгжөөн тэмдэгчдийн алга дэшил амжилтсыг тавган. Баярлалаа. Таван сайхан бүсгүйчүүлдэ баярлалаа. Нэвтрүүлгийн салхийг хагалж Хэлийн тэнгэр цэлмэг байгаасаа дугаар өргөн барьсан бүсгүйчүүл хамтлагийнхандаа баярлалаа. Ажил хөдөлмөр оволцонхон байдаг миний их орны
газар тариалангийн гол ажлыг нугалж явсан Зөв хараагийн сангийн аж ахуй. Тэгэхээр хуучдуул, хуучин усуд бүгдээрээ сайн мэднэ. Эх орны газар тариалан гахаа дахиад Украин аж ахуйгаараа алдар цуутай. Зөвхөн нэг сангийн аж ахуйгаас төрсөн гайхамшигт ажилсаг хөдөлмөрийн баатруудаараа хүртэл улсдаа цуутай. Энэ сайхан хамт олонны залуугийн төлөөллүүд ийхүү эгшин яруудууга эх орон танаа эглэгийн садан төмөндөө өргөн барьж байна. Тэгвэл одоо 1-р шатны тэмцээний дараагийн 2 оролцогч Ургац Эрдэнэ компани Нархан хамтлагийнхныг өрн залж байна. Нархан хамтлагийн ахлагч Мегбарма хамтлагийн гоцолдуучин Алзахгүй хамтлагийн гишүүн Миндвэр хамтлагийн гишүүн Эрдэнэ Чимэг хамтлагийн гишүүн Болд Тулга зя Ургац Эрдэнэ компани энэ Нархан энэ ямар гоё нэрийг ханаас олоод өгсөн бэ? Ямар учиртай энэ нэрийг өгсөн бэ? Нар шиг шижигсэн залуучууд байна. Зя баяр хүргэе Нархан хамтлагийнхаа одоо та хэлнэ юм. 38652 дугаартай алтан зул дугаар өрсөлдөхөд бэлэн болсон байна. Амжилт хүсье. Өнөөдрийн Сэлэг аймгийн Мандал сум нутгийн удирдлагууд болон хэрэг тосгоны зэрэгцээ ажлын албатай хамтран зохион байгуулж байгаа. Энэ хамт олонны өргөн халуун сайхан дэмжлэгтэйгээр зохиогдож байгаа. ТV караоке нэвтрүүлгийн 1-р шатны тэмцээний 3 оролцогчид Хараа оргил компани залуу хамтлагийнхныг өрн залж байна. Хамтлагийн ахлагч Эрдэнэ Вэлийг хамтлагийн гоцолдуучин Одгон сайхан хамтлагийн гишүүн Эрдэнэ Баатар хамтлагийн гишүүн Одгон Жаргал хамтлагийн гишүүн Уянга 38341 дугаартай Аз жаргалын цэцэг дугаар өрсөлдөөнд оролцоход бэлэн болжээ. Халуун сайхан алга дашилтаар хамтдаа мэлаад өргөё. Арухан батал үтээсэ Чигараха Сэтгэлдэн нотодог ийсэ Сэтгэлшэний сара Дэргэдрэн бошиг санагтаа Жингүн чараа би үрдэгитэгтэгсэ Зүтиг минь уйраас нурсан жарховч чимээ Амсар нахас ялтамхан ихрихээ Авчар дэцэг надад мэдвэлжээ чи
чимээ амьдралаар нахаас ялдамхан ингэрихээ ачааны цэцэг надад бэлгэлжээ чимээ Аргагүй элэг зүрхнээс уяатай төрсөн нутаг гэдэг бол үнэхээр гайхалтай байдаг юм байна. Ямар сайхан халуун сайхан мэдрэмж төрж байгааг үгээр хэлхий аргагүй. Алдрайхан хүүхэд нас маань энд зуны амралтаар Сампиловгийн энэ дэнжид өнгөрсөн 100 булган ирж өвөө дээрээ ирж амарч нутагтаа төдөөгийн улстай цуутаа орон дархан Сампиловгийн дөө. За эгч нартаа загнуулаад аашлуулаад одоо намайг ашиглажсэн эгч нар энд ирсэн байж штэ. Алдан туяа эгч наран цэцэг эгч манай нагцууд та олныгаа харахаар хүн болгон миний найз нөхөд миний ахын дүүс төрсөн ахын дүүс мэт сэтгэл тийм л сайхан дотнохон байна. Та бүхэндээ дахин халуун сайхан алга дашилтаа өргөн барьяасаа гэж хүсэж байна. Одоо 1-р шатны тэмцээний дараагийн 4-р оролцоо өгч Өвдөс Эрдэнэ компани Ирвэхэ хамтлагийнхныг өрн залъя. Хамтлагийн ахлагч Даян Дэржийн Эрдэнэ баяр. Хамтлагийн гоцол дуучин Дашнымын Дүүрэн Баатар. Хамтлагийн гишүүн Лочин Сүрэнгийн Нэргүй. Хамтлагийн гишүүн Гэрэл Дамбын Байгалмаа. Хамтлагийн гишүүн Бүрвдэржийн Мөнхбат. За. Ийм сайхан халуун сайхан зуныг санагдуулсан энэ сайхан нэрийг ханаас яаж сонгож авсан бэ? За ингээд дэлгэр сайхан зун ирж ийн дэнжтэйгээр алаг өрөөхөө дэгдэн нисэж холдгоо миний нутгийн ард түмэн өрөө хэсэг баяр цэнгэлтэй байх холдгоо гэж нэр өгсөн юм аа. За баярлалаа. Эрвэхэ хамтлагийнхантаа баярлалаа. Энд хүрэлцэн ирсэн та бүхэн ч гэсэн бүгдээрээ сайхан эрвэхэ шиг харагдаад хэллээ. Сайн байна. Гайхалтай 38 101 дугаартай баярын жагсаал дугаар эрвэхэ хамтлагийнхан өрсөлдөхөд бэлэн болжээ. Амжилтсаа бүгдээрээ. Дэгдэн дэвтэрсэг дэлгэгэ тогтоод ажилласан. Гормоо тангар өгөргөд ингүй баяртай амсаж байна. Нэг хоёр нэг хоёр гүлний дүрээ хараа гүлжмийн байсаа амсаж байна. Kuche ayyarodno hatun karona nek hayro nek hayro gönlünü dune hara gönlümü aysara sözvena. За баярлалаа. За одоо тэгвэл 1-р шатны тэмцээний дараагийн 5 дахь оролцоо өгч Цагаан Мөндөр компани Цагаан Мөндөр хамтлагийнхныг өрн залж байна. Өнөөдрийн нэвтрүүлэг Сэлэн аймгийн Мандал сумын түүх 90 жилийн өгтөн зохион байгуулж байгаа өгөөд өнөөдрийн нэвтрүүлгээр Сэлэн аймгийн Мандал сумын хэрэг тосгоны ажилсаг авиаслаг хямралыг сайхан залуус оролцож байна. 1-р шатны тэмцээний 5 дахь оролцогчид Цагаан Мөндөр хамтлагийнхан хамтлагийн ахлагч Баасан Төр хамтлагийн гоцол дуучин Одгон Чимэг хамтлагийн гишүүн Оюун Эрдэнэ хамтлагийн гишүүн Солонгоо хамтлагийн гишүүн Бямбацэцэг. За одоо ийм бүрэлдэхүүнээр Сэлэн аймгийн Мандал сумын хэрэг тосгоны Цагаан Мөндөр компани Цагаан Мөндөр хамтлагийнхан та бүхэндээ 38 157 дугаартай ургацын 70 дугаар өрсөлдөхөд бэлэн болсон байна. Амжилтсаа.
баярлалаа. Өнөөдрийн нэвтрүүлгийн оролцож байгаа 6 хамтлагийн 6 дахь Сэлэнг аймгийн Мандал сумын хэрэг тосгоны Мандал хөргөө компани Тэмүүлэл хамтлагийнхныг урин залж байна. Хамтлагийн ахлагч Бат Эрдэнэ, хамтлагийн гоцолдуучин Одхон Ям, хамтлагийн гишүүн Энх Цэцэг, хамтлагийн гишүүн Эрдэнэ Чимэг, хамтлагийн гишүүн Ариун Болд. Яа баярлалаа. Энэ бүрэлдэхүүнтэйгээр одоо Тэмүүлэл хамтлагийн та бүхэнд 38118 дугаартай манай гарагийн залуус дугаар өрсөлдөх болно. Амжилттай бүгдээрээ алгадагчтай хайрлана. За баярлалаа. Ийхүү дуулснаар өнөөдрийн Сэлэнг аймгийн Мандал сум үүсч хөгжснээ төвд 90 жилийн зориулын болж байгаа. Сэлэнг аймгийн Мандал сумын хэрэг тосгоны энэ сайхан авьяаслыг хэмэрлэг залуус оролцсон. Тэгээ караоке нэвтрүүлгийн 1-р шатны тэмцээн ийхүү амжилттай явагдаж өндөрлж байна. Эрхэм олон таалны халуун сайхан алгадаж. Шүүгчдийн бүрэлдэхүүнийг та бүхэндээ танилцуулъя. Тэгээ караоке нэвтрүүлгийн байнгын шүүгч, Монголын радиогийн хөгжмийн томч, хөгжим судлаач, Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн хадагта Чойжомцын буян хишгийгч маань хүрэлцэн ирсэн байна. Мөн нэвтрүүлгийн байнгын шүүгч, үндэсний дуужгийн түмэн их чуулгын гоцолдуучин, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Цэрэн Дөржин Даш Цэрэн шүүгч маань ирсэн байна. За ингээд манай төрлөх хэрэг тосгоныхан маань оролцож байгаа нэвтрүүлэг шүүхэд ер нь хэр бэрхшээлтэй байна. Манай тосгоныхан ер нь хэр авьяаслаг байна. Шүүгчдийн сэтгэлийг одоо таалмалгая. Байсгал таавханд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Тэгээд хаврын дунд сарын энэ нардаг сайхан өдөр өсвөлэн төгөлдөр энэ Мандал сумд ирээд бид цэвэр агаараар амьсгаад үнээр сайхан байна. Авьяаслаг хэрэг тосгоныхан нэг шүүхэд ямар байна вэ гэсэн алтангэрд асууж байна. Багаараа дуулж байгаа дуунууд бол ерөнхийдөө их жигдхэн байна. Өрсөлдөөнтэй, жигдхэн, гэхдээ онооны байдал бол багцгийн зөрүүтэй. Ер нь бол онооны нийлбэр дүнгээр эцсийн тэргуун баг бол шалгарна. Тэгээд 90 жилийн тэр түүх тойгоо огтж байгаа та бүхний одоо бүх багуудын гослол дуг үзэгч түмэндээ өргөн барья. Та бүхний
гэр орных нь нутаг усныхан чинь манай энэ ийм сайхан дуулах юм байна гэдгийг телевизээр харгаа гэж бодоод Басцэрэн битээр одоо 6 багийн гослол дуушныг сонсъё гэж бодож байна. Энийн дараагаас гээд хасагдаад эхлэндээ одоо та бүхдийн энэ бол ажил мэргэжлийн уралдаан биш чөлөө цав цагаа өнгөрөөж байгаа угаасаа л дуучууч Монгол хүний уурсгал бүгдээрээ л дуучин. Гэхдээ уралдаан чинь нэг нь төрүүлж нэг нь хосордог болохоор зэрэг хэрвээ хэн нэг нь хасагдах юм бол та бүхэн бити сэтгэл санаагаа зовоорой. Хэрэг төрүүлээгүй ч гэсэн энэ тэмцээнд орж байгаа гэдэг нь та бүхний авьяас байгаагийн шинжээ гэсэн үг. Ингээд та бүхэнд амжилт хүсье. Сэлэнг аймгийн Мандал сумын сүлсний дүүг 90 жилийн зориулын болж байгаа дүүг караоке нэвтрүүлгийн удаагийн дугаар. Сэлэнг аймгийн Мандал сумын хэрэг тосгоны авьяаслаг хямралаг жагхаалаг энэ сайхан залуучууд оролцож байгаа өгөөд энэ нэвтрүүлгийн 2-р шатны буюу хамтлагийн гоцол дуучдын шатны тэмцээнийг эхлүүлэхээр хэрэг сумын 12 жилийн мөрөнд сургуулийн бүсгүйчүүл хамтлагийн гоцол дуучин Мөнх Эрдэнэ таныг урин залж байна. 58 115 дугаартай гамнаар хэмээх дуулахаар сонгож авчирсан байна. Амжилттай бүгдээрээ. Амгтай болготой харгида навтар хана борё гамнара намханда зорё хана дуря нахмай магамса гамнара жараши мершларе дуряши мегамнара намханда зорё хана Одоо тэгвэл таадны өмнө Сэлэнг аймгийн Мандал сумын хэрэг тосгоны ургац Эрдэнэ компани нархан хамтлагийн гоцол дуучин алзахгүй таныг урин залж байна. Манай хэрэг тосгоныхон Мандал сумынхан үнэхээр сэтгэл үнэхээр ариун цагаахан шүү хэмээх таадны өмнө 51349 дугаартай миний ардын сэтгэл цагаан дугаар өрсөлдөх болно. Амжилтсэ. Inni ardын сэтгэл цагаан бишэг царай итгэл дүүрээ мөнх тэнгэрийн өнгөн цэхээ мөрөн галын усан цэнгээ мөнх тэнгэрийн өнгөн цэхээ мөрөн галын усан цэнгээ Inni ardын заннан шоолоо мэндэн зогоо ёсон мэроо талын салхины үзүрэн золоо Хамтлагийн гоцол дуучдын шатны тэмцээний дараагийн 3 оролцогчид Сэлэнг аймгийн Мандал сумын хэрэг тосгоны хараа оргил компани залуус хамтлагийн гоцол дуучин Отгон сайхан таныг урин залж байна. Отгон сайхан дуучин 38756 дугаартай улаан сарны дугаар өрсөлдөх болно. Хамтдаа амжилт хүсье.
одоо сайхан дэлбэгийн тасдаж болтгүй харин хайрын бэлэгдээ миний улаас сарна Одоо нэг бол гоцолтоочдын шатны тэмцээний дараагийн дөрөвдөг оролцогч Сэлэг аймгийн Мандал сумын хэрэг тосгоны Өвдөс Эрдэнэ компани Эрвэх хамтлагийн гоцолтоочин Дашнимын Дүүрэнбаатрыг уран залж байна. 58 294 дугаартай торгон хөлийн зүг дуугаар анман ачтай чөрсөлдөх болно. Амжилтсэ. Орныг мэн хамгаалан босч даяарлыг мэн дүнгүлэн зогсож ататай синий өвдөлн дарахаар анд зүлтийн арам мэрч байна Сэрсэн дэсрэг бомгийн цагтаа сэрсэн дачин арчуу Ото хиди самгатры амаранхстыг бит мартаги Монголдохоос мөрдөрөгцөд орнатаг чурнор хот моцыг илсэн нохорон басныг Хадохидал мартагэ баярлаа. Энэ шатны тэмцээнээс дараагийн шатны тэмцээнд хэрхэн шалгарах хэсэг нь мэдээж гоцолтоочдын энэ дуулж байгаа амжилтаас ихээхэн хамааралтай. Хоёр шатны онооны нийлбэрээр 3 дахь шатнд танавайг үлдэх хэсгийг мэдээж шүүгчид хоёр шатны онооны нийлбэрээр дүгнэх болно. Одоо тэгвэл дараагийн гоцолтоочин Цагаан Мөндөр компани Цагаан Мөндөр хамтлагийн гоцолтоочин Отгон Чимэг бүсгүйг тайзнаа урьж байна. Отгон Чимэг дуучин 59-91 дугаартай 90 тэнгэр дугаар өрсөлдөх болно. Хэрэгчүүд чинь айхтар дууч идэм шүү. Амар юм байна. За одоо тэгвэл дараагийн гоцолтоочин Сэлэг аймгийн Мандал сумын хэрэг тосгоны Мандах хөргөө компани Тэмүүлэл хамтлагийн гоцолтоочин Отгон юм таныг уран залъя. Отгон юм дуучин одоо та бүхэнд 58-286 дугаартай Монгол улсын гавьяа жүжигчин Игцүүлийн дуулснаар та бидний сайн мэдих зүүдэн хайлан ижи дугаар өрсөлдөхөд бэлэн болсон байна. Хамтдаа халуун цагаан алгадчдаар амжилт хүсье. цагаан сутайда засгаад таны зүрмэг гэрэн чигээ явах үдэ
багшин тунгалаг ээжингээ байхад дангаар урсан эрдэн чиг яваа шүү дээ зүсэр цагаан сутаад очё зэдэн бод мэдмэрч байгаа зүдэн хайдан ээжидээ гадагино зүгийн тэнгэр ширтээ хина суугаа цагаан сутаад зусхаад гиген тансаг амрууч чиг яах үдээ ганцхан заяасан ээжигээ байхад ангол журсан эрдэн чиг ямаа шүү дээ зүсэр цагаан сутаад очё зэдэн бод мэдмэрч байгаа зүдэн хайдан ээжидээ гадагино зүгийн тэнгэр ширтээ хин суугаад За баярлалаа. Энэхүү зүүдэн хайлан ижи тогтоолсноор өнөөдрийн ТV караоке нэвтрүүлгийн гоцол дуучдын шатны тэмцээн энэхүү амжилттай явагдаж өндөрлж байна. Нийт оролцсон гоцол дуучидтай хамтаа халуун талархал юугаан өргөмөрья. За ингээд одоо сэтгэл тогтоолсон мөч саяын оролцсон 6 хамтлаг 2 шатны тэмцээнд ямархуу оноо баал авч одоо дараагийн 3 дугаар шатны буюу хамтлагийн ахлагчдын тэмцээнд тун үлдэх хэсэг асуудлыг цэгцэлж өгнө хэмээн шүүгчтэй хандаж байна. За ингээд шүүгчдийн шийдвэрийг одоо та бүхэнд танилцуулъя. Саяын явсан 2 шат бол та бүхний гэртээ бэлдсэн гэрийн даалгаврыг бид бүхэн шалгалаа. Магадгүй насаараа бэлдсэн дугаанч дууссан байж магадгүй нэг цагийн өмнө сонгосон дугаанч дууссан байж магадгүй энэ бол манай нэвтрүүлгийн бас нэг ардчлал илүү одоо та бүхэнд нээлттэй байгаа хэрэг. За тэгээд зарим багууд бол багаараа муу дуулсан боловч гоцол дуучин өөрийнхөө авьяас үлгээр дээш нь татсан ийм тохиолдол гарлаа. Багаараа сайн дуулсаар байхнаа гоцол дуучин гарч ирээд багаан доош нь татж байгаа ийм тохиолдол бас ажиглагдлаа. Тэгээд үлдсэн багуудыг танилцуулъя. Бүсгүйчүүд, залуус Эрвэхэ, цагаан мөндөр гэсэн 4 багийг үлдээж байна. Өнөө манай 4 хамтлагийн ахлагч нартай хамтлагийн гишүүд нь талархал өргөе. Мөн та бүхэн нэвтрүүлгийн ялагч болоход нэг алхмаар ойртож байна гэсэн үг. Энэ шатны тэмцээний журам энэхүү суглаан дээр 4 ахлагч нарын гарах гарааны дугаар дуулагдах дууны дугаарын хамтдаа байгаа. Нэг номерыг сугалсан ахлагч шууд дуулах болно. Үлдсэн 3 хамтлагийн ахлагч нар тайзны хажууд хүлээж байгаад өөрсдийнхөө ээлж дарааллын дагуу гарч ирээд дуулцгаах болно. Энэ шатны тэмцээний дараа төгсгөлийн шийдвэрлэх шатны тэмцээнд тунан үлдэх 2 эсвэл 3 багийн нэр тодорхой болно. Ингээд 4 хамтлагийн ахлагч нартай хамтдаа халуун сайхан алгад ажилтаар амжилт хүсье. Хөрхи ирвэхэ. Нэг номер. Нэшга. За, энэ шатны тэмцээнд дуулагдах дууны нэр байхгүй. Зөвхөн дугаар нь өгөгдсөн байгаа. Ямар дуу гэдгийг хамтаа харъя. Дуулагдах дууны дугаар 38 138. Дууны нэр амьдрал. Амжилтсэ. Амрацихэр болооч юм уу чи харне илбэгэнэх цэцгис юм уу чи цэцгимэ
нэгж бодоход юм уу чи амьдралмээ амьдрал чамда Залуу самтлагийн анхлагч Эрдэнэ Билэг энэ шатны тэмцээнд дуулагдах дууны дугаар 38 575 дуулагдах дууны нэр Монгол ардын дуу хөх торгон цамц. Юу болоод өнгөрөө хөө Мэдхгүй дуугаа тэгээд ингээ аялаа зогсоод байдаг юм өчр тэгээд. Хөх торгон цамц чи иймэрхүү аядантай дуу байсан юм аа. Одоо мэдээж авлаа. Манай хэрхийнхэн үнэн сэргэлэн байгаа шүү. Ардын дууны аян дээр шал өөр ая зохиогоод цоошин дуу мэдлэн гарсанд баяр хүргэе. Баярлалаа ахлагчаа. Цагаан мөндөр хамтгийн анхлагч Аасан төр. Ер нь суглаанд хэр азтай одтой вэ? Шүү. Ер нь азтай. За одоо шалганда энд ямар дуу байгаа бол ардын дуу юу, зохиолын дуу юу, за 60-70 оны дуу юу, киноны дуу, хүүхдийн дуу, орос дуу аль нэг вэ? Дунд насны үеийн дуу. Зохиолын дунд насны үеийн дуунууд байна. За үзмэрч баасан төр боллоо хөрх. За одоо хэр онцтой үзэж хардсан мэргэлт юм бэ харна. Дуулагдах дууны дугаар 38 тэг 21 дууны нэр газрын жигүүр киноны дуу гэж. Амжилтсэ. Хайр нэг
Өсгөжөл хамтлагийн ахлагч Хотгон Тонгодгүй 2015 онд 80 жилийнхаа түүхтэйг тэмдэглэх хэрэг тасганы 12 жилийн өрн дунд сургуулийн хамт олон үеийн төгсөгч нар тэнд халуун залуунаас өнгөрөөж төмний олон өрсийг зааж сурган хүмүүжүүлсэн олон арван багш нарт нь энэ удахгүй болох 80 жилийн халуун сайхан баярын мэндийг хамтдаа өргөн дэвшүүлье. Энэ сайхан баярын мэндийг ийм дуугаар медалга өргөж мэдчилгээ дэвшүүлэндээ мэддэг дуу байгуулаагүй болов яадаг бол. Гайгүй юу. Тоохчгүй энэ дөө. За. Тэр нь бараг дээр 38 298 дуулагдах дууны нэр дуулан хүлээх сэтгэл. Дуулан хүлээж сууно гэдэг дуу таасан бай. За, эйгөө хамтлагийн ахлагчдын дундах тэмцээн амжилттай явагдаж өндөрлөө. Нийт оролцсон ахлагч нартаа халуун сайхан талархаж байгаа хамтдаа өргөн барья. Эйгөө өнөөдөр Сэлэн аймгийн Мандалсум хүмүүс чөлдсөний түүх 90 жилийн зориулж явуулж байгаа ТV караоке нэвтрүүлэг Сэлэн аймгийн Мандалсумын хэрэг тосгоны авиаслыг бүтээлж цоглог сайхан залуус хэмэрлэг залуус оролцож байгаа өгөөд өнөөдрийн нэвтрүүлгийн 3 дугаар шатны буюу хамтлагийн ахлагчдын дундах тэмцээн өндөрлөж одоо төгсгөлийн шийдвэрлэх шатны тэмцээнд тонуулсан багуудыг нэрлэн хэмээн шүүгчдээс хүсэж байна. Шүүгчдийн бүрэлдэхүүн. Амжилттай оролцсон багууд гослол дуучид ахлагч нартай баяр хүргэе да. Түрүүн би энд хүлээгээ зогсож байхдаа асууж ирсэн дараагаас танаахан хэдийн насны усуд ороход ямар дууг илүү дуулдаг болоо гэж би асууж ирсэн. Манайхан дундаас юм дунд насныханд байгаадаа зохиолын дуу голцоо дуулдаг. Тийм ч учраас бид нас ирмээр бол бодож байгаад ардын дуу 60-70 оны дуу өгсөн амьдрал гэдэг дуу жоохон сүүлийн үеийн дуу тэгтэх түгээмэл дуу та бүхний сайхан дуулах гэж бас та бүхний танил хуучны ард түмний сэтгэл тоногсон дуунуудаас өгсөн юм аа. Тэгээд суулаа шалгалт гэдэг чинь бас нэг хүний аз байдаг шүү дээ тийм ээ. Тийм болохоор сайхан багуудын маань ахлагчны зарим дуугаа мэдхгүй явдал гарлаа. Тэгээд одоо сүүлийн хоёр багийг нэрлэе дээ. Ирвэхэ баг өсгөөчүүд гэсэн хоёр багийнхан үлдсэн юм. Амжилт хүсье. За одоо ялагчийг тодруулах шийдвэрлэх шатны тэмцээн энэ хоёр багийн нэг нь мэдээж ялагч болно. Хэн азтай. За тэгээд энэ шатны тэмцээн бол хамтлагаараа дуулах болно. Нэг номерыг сугалсан хамтлагийн ахлагч дээр хамтлагийн үлдсэн 4 гишүүн яралтай хүрэлцэн ирээд шууд дуулна. Үлдсэн хамтлагийн ахлагч өөрийнхөө дарааллыг хүлээгээд тэн зогсож болно. Энэ шатны тэмцээний эцэс өнөөдрийн нэвтрүүлгийн ялагч Сэлэн аймгийн Мандалсумын хэрэг тосгоныхныг төлөөлж энэ 6 сард Монгол өвхөн өргөн зохиогдох $5,000 төлөө газрын шилдэгүүдтэй өрсөлдөх эрхийн бичгийн эзэн болох болно. Амжилт хүсье. Суглаа. За, нэг номер. Төгсгөлийн шийдвэрлэх шатны тэмцээнд Сэлэн аймгийн Мандалсумын хэрэг тосгоны 12 жилийн сургалт бүрэн дунд сургуулийн бүсгүйчүүл хамтлагийнхан. Шийдвэрлэх шатны тэмцээнд дуулагдах дууны дугаар 38 788. Дуулагдах дууны нэр хүн шиг явж баярлуулъя да ээжигээ. Амжилт хүсье.
Эрвэхэ хамтлагийн энэ шатны тэмцээнд ялагчийн төлөө өрсөлдөхөөр дуулагдах дууны дугаар 38 783 дуулагдах дууны нэр хавар. Шийдвэрлэх шатны тэмцээнд оролцсон хоёр хамтлагийг хоёулангийн бүрэн бүрэлдэхүүнээр нь тайзнаа морилон саатна гэж урьж байна. Шүүгчдийн бүрэлдэхүүн гарч ирж байна. Алгад ажилтныхаа хамтаа өргөмөрье. За баярлаа. Дуугаан зохиож, дуугаан дуулж, дуундаан жаргаж явдаг дуун заяатай мандал сумынхандаа дахин энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Ингээд дөрвөн шатны шүүгчдийн нийлбэр дүнгээр бүхийн өргөөнд болох газрын шилдэгүүттэй $5,000 төлөө өрсөлдөх багаар. За хөдөлгөөн хөө манайхаа. Хаашаа явах? Наран булгаа. Хаашаа явах вэ? Наран булгаа. Наран булгаа. Наран булгаа. Наран булга гинэ. Насны дурсамж. Наран булг. Таны хүүхэд гэрээсээ гараад сургууль руугаа ороход, өдийн цайгаа уухад, ичээлээ тарахад, ямар нэгэн аюу дэртэхэд тааг үргэлж хажууд нь байгуулна. Танай гэр бүлийн амар амгалан байдалд бид туслана. Safe Kids Mongolia. Цаг хугацаа орон зайны сүлх хамаарах таны хүүхдийн өмч хамгаалагч тааг. Та түнд итгэж болно. Та бол зоригтой хүн. Та өдөр бүр хичээнгүй ажилладаг. Та бие даасан, үтээгч, шинийг санаачлагч, хөдөлмөрч.
хэнийг таны ижлэг хийж болох байсан. Гэхдээ энэ ижлэг жижиг дунд үйлдвэрлэгч таал хийдэг. Та бол Монгол улсын эдийн засгийн тулах баг нь. Хэрв хэнийгэн хөнгөлөлт дэмжлэг авах хэрэгтэй бол тэр хүн нь та. Бид жижиг дунд үйлдвэрлэл бизнесийг дэмжиж тууштай хамтран ажиллана. Capital Bank. Dawson Stars компани Солонгосын засгийн газрын албан ёсны зөвшөөрөлтэй мэргэжлийн эмнэлэг зөвчлөлийн байгууллага юм. Анх 2011 онд байгуулагдсанаас хойш хоо сайхны мэс засал, төрөл бүрийн хавдар, зүрх судасны өвчин, тарих, элэг, үе мөчид хүнд өвчнүүдийг эмчлүүлэхэд амжилттай зуучлсаар ирсэн билээ. Мөн бяцхан үртэй болохыг хүсэж байгаа хүмүүс зориулж өргөдлийн онцлогоо эмчилгээний дотны зөвлөгөөг бид танд өгөх болно. Бидэнд хандсанаар Солонгосын визний бэрхшээл гарахгүй гэдгийг танд дуулгаж байгаа дам баяртай байна. Эрүүлгийг хүсвэл эмнэлгийг хүс Dawson Stars. Утас 98 30 68 15 75 75 12 75 75 13. Насан багын найз нөхдийн нандин дурсамжийг наран булгаас. Нандин дурсамж наран булгаас. Таны хүүхэд гэрээсээ гараад сургууль руугаа ороход, өдийн цайгаа уухад, хичээлээ тарахад, ямар нэгэн аюул төртгөд тааг үргэлж хажууд нь байгуулна. Танай гэр бүлийн амар амгалан байдалд бид туслана. Safe Kids Mongolia. Цаг хугацаа орон зайны сүлх хамаарах таны хүүхдийн үнэ хамгаалагч тааг. Та түнд итгэж болно. Дөрвөн шатны шүүгчдийн нийлбэр дүнгээр бүхийн өргөөнд болох газрын шилдэгүүттэй $5,000 төлөө өрсөлдөх багаар Монголын шинэ үеийг үндэслэгч их нацгад дөржийн хавар хэмээх дууг төгсгөлийн шатанд сугалж дуулсан Эрвэхэ багийн хамт олон шалгарсан байна. За эрхийн бичгийг та бүхэндээ уншиж танилцуулъя. Эрхэм мөн Эрвэхэ багийн хамт олон дуургуулаа нарны дор уяхан зам твэн аргадан бүвэлж дуйлам хорвогийн уудам зайд алдран дархалж авьяасаа дуурсгаж яваа та бүхэнд энх мэндийн цэнгэр хадан их шиг аялгаар өргөн барьж явахын үлзий бэлэгт ёроолыг өөдөөд нь дэвшүүлж жилийн эс шилдэгүүдийн донд зохиодог супер шоуд өргөмжлөн өрж байна. ТV Караоке нэвтрүүлгийн хамт олон дуун өргөө төрийн бус байгууллага 2014 оны 4 сарын 4. Тэмээ энэ хөдөлсөн алгадашил дөрөн их дуухур дөрөн энэ нэвтрүүлэг маань энэ хүрээ дүрдэн жаргаж байна. Миний өссөн төрсөн нутаг гайхамшиг сайхан мандалчууд маань хэрэг тосхныхан маань ажлын амжилт дүүрэн аюулгүй дуухур ханган цэнгэрэн байгаа нэвтрүүлгийн жаргах улсандаа хүлцэл өчи та бүхэнтэй зөв Сэлэн аймгийн Мандал сумын угуул хөтлөгч Алтан гэрэл байна. Баярлалаа.